Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний 2026 оныхоо Vision Board-ыг хийж байгаа энэхүү бичлэг тавтай морил. YouTube дээр бичлэг хийгээгүй ер нь бол маш утсан байна. Бас яг тийм доктортой бичлэг хийдэг хүн биш л дээ. Гэхдээ энэ удаа нэлээд чухал, миний хувьд чухал гэж үзэж байгаа учраас гоё бичлэг болгож хадгалаад оруулъя гэж бодоод энэхүү бичлэгийг хийж байна. За тэгээ би болохоор ер нь бол өвгний хүч, бодлын хүчинд ер нь бол итгэдэг. Тийм учраас жил болгон манифест хийгээд мөрөөдлийнхаа самбарыг хийдэг байгаа. Гэхдээ би хизээч яг принтлэж гаргаад ч юм уу бит хэлбэрээр хийж байгаагүй. Дандаа утсан дээрээ хийгээд утасныхаа нөгөө wallpaper хэсэг дээр нь тавьчихдаг байсан. Тийм учраас энэ жил анх удаага битээр буюу зургнуудаа гоё принтлээд өөрөө хайчлаад хийж үзэж байна. Би 2026 оныхоо Vision Board-ыг хийхээс өмнө мэдээж 25 оноо маш хурдан гоё дүгнээд ярэ гэж бодож байна. Тэгээ та нар бас миний 25 оны мөрөөдлийн самбараас яг аль нь бийсэн, аль нь биелээгүй. За тэгээ ер нь бол манифест хийхэд биелээ олдгийм байна уу, олдгүй байна уу гэдгийг бас харах боломжтой юм шүү. Энд зургийн хэлбэрээр өөрийнхөө 25 оныхаа мөрөөдлийн самбарыг харуулъя. Би уусаа утасныхаа background дээр тавьчихдаг учраас та нарт бас харахад илүү хэлбэр байх бах. Надад бас энд өөрт минь байна. Би эндээсээ харж агаад ерөөдөө бас хараад явъя гэж бодож байна. За хамгийн дээд талын буланд нь энэ болохоор миний 2025 оных шүү за. Хамгийн дээд талын буланд нь аяллаар явж байгаа тийм зураг байна. Миний хувьд болохоор энэ биелэлээ олсон. Би 2025 оны хувьд нэлээд олон аяллыг хийсэн байгаа. Тэгээ хамгийн том аялал нь болохоор Монгол руу явах байсан. Би 2 жоохон хүүхэдтэй. Тэгээд Монгол руу би сүүлийн 2 жил ер нь бол жил болгон явж байгаа. Тэгээд энэ зурган дээр бол аялалд гарсан учраас бийсэн гэж үзэж байна. Чек хийчихье. За тэгээд дээрээс нь би бас solo trip хийсэн. Би ганцаараа хүүхдүүдгүй аялаж үзмээр санагдсан учраас 25 оны би 11 сарын сүүлээр тэгэхээр ер нь 23 сарын өмнө би Майами руу ганцаараа аяллаар явсан байгаа. Тэгээ энэ болохоор миний хувьд анх удаага ганцаараа аялсан тийм аялал болсон. Хүүхдтэй баснаас хойш ер нь хаашаа явсан манай хүүхдүүд намайг дагж явдаг. Тэгээд энэ удаа гоё исэн ганцаараа аялсан. За тэгээд хажуу талд нь болохоор би 2 хүүгийнхаа зургийг тавьсан байна. За тэгээд энэ зургийг тавьсан шалтгаан нь юу вэ гэхээр хэдийгээр би ингээ хүүхдээ гэртээ хараад суудаг ээж гэж нэрлэгддэг ч гэсэндээ яг гоё тийм чанартай цагийг хүүхдүүдтэй ер нь бол зарцуулж чадахгүй байгаад байсан. Тийм учраас энэ зургийг тавьсан. Бас яг 100% бол биелэлээ олоогүй. Яг тэгэхээр би оюутан ээж, би хүүхдүүдтэй харангаа бас хичээлээ хийдэг. Тэгээд манай хичээлүүд ер нь бол жоохон хүндэрсэн. Тэгээ 25 онд би бол нэлээд завгүй байсан. Тэгээ гэртээ ингээ хүүхдүүдтэйгээ байгаа ч гэсэндээ хүүхдүүдтэйгээ явж тоглож ч юм уу те өөрөө хичээлээ хий, ээж нь завгүй байна. Ер нь иймэрхүү зүйлсүүдийг нэлээд хэлсэн байгаа. Биелэлээ яг бүрэн дүүрэн олоогүй ч гэсэндээ амралтын өдрүүдийг бол хүүхдүүдтэй бас сайн зарцуулсан байгаа. За тэрний хажуу талынх нь болохоор машины зураг байна. 25 онд би үнэхээр машин тоолохыг хүсэж байсан. Манай нөхөр машинтай тэгээд би гэртээ ингээ хүүхдүүдэд хараад байж байхдаа надад бол нэг амар машины хэрэг бол шаардлага гардаггүй байхгүй юу. Тэгээд манай хүүхдүүдийн цэцэрлэг манай гэрээс өртөө 5 минутын зайтай байдаг. Ингээ алхаж явхад. Тийм учраас нэг амар машин хэрэг болдгоо байсан учраас өмнө болоё гэж боддгоо байсан. Гэтэ одоо ингээ хүүхдүүд минь 3 настай болоод 5 настай болоод цэцэрлэгээс гадуурх тийм нэг сургалт дамжаануудад явдаг болсон чинь манай гэрээс ингээ жоохон зайтай байгаад байсан. Тэгээ би машинтай болохыг маш их хүссэн ч 25 онд бол биелэлээ олоогүй. Энэ бол биелээгүй юм байна. За дараагийнх нь болохоор энэ шинэ хаусны зураг байна. Тэсгүүр ингээ барьсан. Энэ болохоор ер нь бол биелэлээ олсон. Бид нэр шинэ хаустай болсон байгаа. Гэтэ одоохондоо бид хоёр яг юу хийхээ сайн мэдэхгүй байна. Манай гэр бүлийн хувьд болохоор нэлээд тийм том инвестмент болсон. Airbnb болгож магадгүй эсвэл хүн түрээслэж магадгүй. Гэтэ үнэхээр шинэ хаустай болохыг хүссэн. Тэгээ тэр болохоор биелэлээ олсон байна. За дараагийнх нь болохоор маш гоё юм fit бийтэй, gymд явдаг эмэгтэйгийн зургийг оруулсан байна. Энэ бол биелэлээ олоогүй. Энэ яагаад олоогүй вэ гэхээр би ер нь бол тууштай
жимд яваагүй. Би яг 2 сар л явсан. 3 сар ч илүү. Тэгээд жимд явна гэдэг бол миний хувьд бол маш хэцүү байдаг. Манай хүүхдүүдийн цэцэрлэг маш богино одоо цагаар явагддаг баггүй. Зөвхөн өглөөний нэг 7:30-аас 11:30 хооронд ч юм уу. Ийм богино хугацаанд явдаг учраас үлдэгдэл цагт нь би хичээлээ хийн, хүүхдүүдэд харна, бас гар урлал хийдэг учраас гар урлалын ажлаа хийнэ гэж жимд явхад надад үнэхээр хэцүү байсан. Тэгээд энэ бол би л олоогүй юм байна. Харамсалтай. Гэхдээ жимд явахыг яг хүснэндээ бас биш. Би зүгээр жингээ хасахыг хүснэндээ энэ зургийг тавьсан гэж бодож байна. Яагаад гэхээр би ингээ 2 хүүхд төрүүлсэн. Хүүхд төрүүлэх болгондоо би дандаа 20-оос 25 кг бүр ингээ нэмж төрдөг. Тэгээ одоо хүртэл би яг өөрийнхөө төрхийн өмнөх тийм жинд бол очиагүй байгаа. Тэгээд миний 2026 оны төлөвлөгөө дотор орсон байхаа. Дараагийнх нь болохоор би селфиний гартай тийм утастай тийм зураг тавьсан байна. Би уг нь бол зураг авах дуртай, бичлэг хийх дуртай, хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдралыг бичих дуртай тийм ээж байхгүй юу. Гэхдээ надад үнэхээр боломж олдоогүй. Бас завгүй байсан. Тэгээд энэ болохоор биелээ олоогүй. За би нөхдөөгөө авахсан зураг тавьсан байна. Энэ зургийг тавьж байхдаа миний бодож исэн бодол юу байсан бэ гэхээр нөхдөө гоё цаг зарцуулдаг бай. Би ер нь бол хүүхдтэй болоод хүүхдүүдээ ингээ хамгийн ихэнд тавиад нөхрөө ер нь бол анзаарахгүй ч юм уу эсвэл зарим үед те хүүхдүүдээсээ илүү нөхөртөө анхаарал тавихад болцсон байсан. Тэгээд би 2025 онд нөхөртөө гоё анхаарал тавьдаг бай. Илүү гоё болцдог бай гэж бодсон. Тэгээд энэ бол биелэлээ болсон. Нөхөртөө хамтдаа ярилцж байгаа бид хоёр хүүхдүүдгүй хуйлгнаа болцдог өдөртэй болсон байгаа. Тэгээд энэ болохоор амжилттай сайхан явж байгаа. За тэгээд хажуу талд нь болохоор Candle Science гэжсэн байна. Ла урлалын танхимын анги байна. За би болохоор цемент урлал гэдэг пэйж хуудас ажилладаг баггүй юу? Энэ зургийг оруулчихъя. Тэгээд цемент урлал дээр би цемент урлал болон ла урлалыг онлайнаар заадаг. Тэгээд онлайнаар заадаг учраас танхимаар зааж үзхийг маш их хүссэн. Тийм учраас энэ зургийг би тавьсан баг. Гэтэ энэ зураг бол биелэлээ олсон. Би 2 удаа танхимын анги авсан байгаа. Үнэхээр гоёсан. Ер нь бол онлайнаар заах, танхимаар заах хоёр өөр. Хоёулаа яг өөр ингэсэн гоё зүйлстэй. Тэгээ танхимын анги бол надад гоё амьд харилцаа үүсгээд маш гоёсан. За тэрний доод талд нь бас л лааны зургууд байна. Би үнэхээр лаг танхимаар заахыг хүссэн болтой. За тэгээ хамгийн доод талын буланд нь манай хүүгийн ингээд ном барьсан зураг байна. За энэ ямар учиртай вэ гэхлээр би хүүхдийн ном бичсэн. Тэгээд би хүүхдийнхээ номыг Amazon дээр байрлуулахыг хүссэн баггүй юу. Тэгээд энэ биелэлээ олсон. Миний ном Amazon дээр зарагддаг. Одоогоор бол дэлхийн 14 орн руу шипинг хийгддэг байгаа. Том хүүхдийнхээ амьдралаар ерөнхийдөө бол бичсэн хүүхдийн ном байгаа. Тэгэхээр та нар сонирхвол Amazon руу ороод сонирхож үзээрэй. За одоо миний хийх гэж байгаа зүйл болохоор 26 оны төлөвлөгөө. Зургуудаа ерөнхийдөө бол хайчлаад бэлддэг байж. Гэхдээ тэгээгүй учраас би игээ сайжлаад бэлтжээ. Миний бас хүүхдээ авах цаг бас болж байна. Ер нь бол ээж нар бид нар үнэхээр завгүй байдаг тийм ээ. Тэгээ Монголд болохоор цэцэрлэг үнэхээр гоё юм билээ. Өглөө 8 цагт авчиж өгөөд орой 5 цагт авдаг. Манай энд болохоор өглөө 7:30-аас 11:30 хооронд идэг. Манай энд гэж би Салбадор улсыг хийж байгаа шүү. За миний амьдардаг улс болохоор Латин Америк. Тэгээд энд ер нь бол хүүхдүүд бүгдээрээ бага цагаар цэцэрлэгт явдаг. Тэгээд үлдэгдэл цагт нь болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг ч юм уу тийм усан сэлэл, тэквондо гэд өөрсдийнх нь сонирхлоор ерөнхийдөө явагддаг байгаа. Яг ийм нэг цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд бол энд ажил хийх ер нь хэцүү. Заавал нэг нь хүүхдүүдтэй хараад асраад байж явахгүй бол жоохон завгүй байдаг. За би яг одоо болохоор бүх зургаа хаачлаад өөрийнхөө урд талд ингээд илгээ тавьчлаа. Тэгээ одоо бүгдээрээ миний 26 оны мөрөөдлийн самбарыг хийцгээе. За хамгийн ихэнд нь би энэ зургийг тавья гэж бодож байна.
За энэ болохоор машины зураг байна. Би энэ жил яг ийм брендийн тэдэн оны ч юм уу машинтай болъё гэсэн тийм тодорхой зүйл бол алга. Гэхдээ ийм SUV-тэй болмоор байна. За хамгийн буланд нь ингээд наагаад өгчээ. Дараагийнх нь болохоор хүүхдүүдийнхаа зургийг тавья гэж бодож байна. Яг би 25 онд ашигласан зургаа дахиж гаргаж ирсэн байх гэхээр яг 25 онд хүснээрээ хүүхдүүдтэй гоё тийм чанартай цаг зарцуулж чадаагүй учраас тэр зургаа 26 онд ашигланаа. За тэгээд дараагийнх нь болохоор миний хувьд ус уух ер нь бол нэлээд хэцүү байдаг. Би ус нь маш муу. Тийм учраас юм лимонтай, лаймтай юм усны зургийг принтлж гаргасан байна. Тэг би манай гэрийн гадаа лимон ургадаг байхгүй юу? Одоо манай хашаан дотор гэх юм уу? Тэгээд лимонтой ус уухад үзье гэж бодлоо. За тэгээд дарааг нь болохоор энэ зураг байна. За энэ болохоор миний номны зураг. Тэгээ би энэ жил өөрийнхөө номны маркетингийн хий гэж бодож байгаа. Тэг би ер нь бол нэгэн тийм ичимхий юм шиг байлаа. Тэгээд ном бичсэн гэдгээ ер нь бол хүн амьтанд хэлээгүй баг хэлхээсээ жоохон санаа зовоод байсан. Гэхдээ энэ жил илүү гоё өөртөө ихтэй бай гэж бодож байна. Тэгээд номныхоо маркетинг ус хий гэж бодож байна. За энэ болохоор нэлээд тийм сонирхолтой зураг байгаа. Энэ болохоор corporate-д ажиллаж байгаа эмэгтэй зураг байна. Би энэ жил ажилд орж, орчноос сольж, ажлын хамт олонтой байж үзэхийг үнэхээр хүсэж байгаа. Тийм учраас энэ эмэгтэй зургийг тавилаа. За тэгээд дараагийн зураг нь болохоор энэ зураг байна. Камертай бичлэг хийж байгаа хүний зураг байгаа. Би энэ жил YouTube дээрээ болон TikTok дээрээ илүү гоё идэвхтэй бичлэг хийдэг болъё гэж бодож байна. Тийм учраас энэхүү зураг гаргаж ирлээ. За түүний дараа болохоор би аялын зураг байна. Энэ жил би бас соло аялал хийж үзмээр байгаа. Би Америкт өмнө амьдардаг байсан. Одоо Латин Америк руу нүүж ирэхээс өмнө тэр нэлээд олон мужаар уг нь бол аялсан ч гэсэндээ энэ жил би соло тэг өмнө очиж байгаагүй тийм муж руугаа аяллаар явъя гэж бодож байна. Гэтэ яг хаашаа бас яг хэзээ гэдгээ бас сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн оруулчлаа. За дараагийн зураг нь болохоор энэ маш гоё тийм fit beat-тэй эмэгтэй зураг байна. Ер нь бол жингээ хасмаар байна. Турмаар байна. Тэгээд энэ зургийг ер нь оруулчих. Жимд ямар байгаа. Одоо ийм болж байна. За дараагийн зураг болохоор энэ. Энэ болохоор зөвхөн миний мөрөөдлийн самбарын зураг биш. Манай нөхөр надтай хамт 10 км болон хагас маратон буюу 21 км-т хамтдаа гүйхийг хүсэж байгаа. Тэгээ 26 онд бид 2 марафонд гүйн гэж бодож байна. За түүний дараа миний цементэн урлал гэдэг юм пэйжний зураг байгаа. За энийг яагаад би оруулж байгаа вэ гэхлээр би энэ дээр монгол хэл дээр монголчуудаа лаа урлал болон цементэн урлалыг заадаг. Гэхдээ энэ жил би бүх хичээлээ англи хэл дээр болон испани хэл дээр сабтайтлтай гаргая гэж бодож байгаа. Тийм учраас энийг орууллаа. Ер нь бол энэ жилээс гадаад хүмүүс зааж эхлэе гэсэн тэм зорилготой байгаа. За дараагийн зураг нь болохоор self care. Энэ ер нь бол жоохон хэцүү. Би уг нь бол ингээд нэмэх төч мөчтэй ингээд халуун орон амьдардаг хэрнээ ер нь бол нүрээ буддаггүй. Нүрээ буддаггүй учраас арьс ер нь бол муухай болно, хурдан хөгшрөн. Тийм учраас энэ жилээс би мейкап хийгээд нүрээ бодохгүй ч гэсэндээ ядаж оройныхаа арьс арчилгааг маш гоё чанартай бүтээтгүүн хэрэглэж одоо ер нь бол арьсаа гоё болгоё гэж бодож байна. Тийм учраас энэ зургийг энд оруулж өглөө. Түүний дараа энэ болохоор лаа хийж байгаа энэ хүүхдүүдийн зураг байгаа байхгүй юу? Хамт олноороо ч юм уу ингээ лаа хийсэн. Би энд болохоор танхимын анги авъя гэж юм бол бодохгүй байна. Гэхдээ энэ жилийн зорилго дотор найз нөхдийн эсвэл ажлын хамт олны ч юм уу тийм гоё
ивент зохион байгуулъя гэж бодож байна. Тэгээ англи хэл дээр юм уу, испани хэл дээр энэ хичээлээ, энэ ивентийг хийнэ гэж бодоод энэ зургаа энд оруулж өглөө. Би болохоор англиар ярьж чаддаг. Тэг надад англиар ярих нь илүү амар байгаад байдаг. Тийм учраас англи хэл дээр энэ хөө ивентийг гаргаж магадгүй. Эсвэл би жоохон хичээх юм бол испани хэл дээр бас энэ ивентийг хийж болно. Тэгээ угаасаа миний амьдардаг газар испани хэлтэй орон учраас юм жоохон хэцүү л дээ. За тэгээ дараагт нь болохоор ийм гоё үсний зураг байна. За үсний хувьд болохоор би өөрийгөө гоё healthy одоо эрүүл үстэй гэж боддог. Гэхдээ миний үс нэлээд шингэн байхгүй юу? Тэгээ боож мохон бол ер нь жоохон онцгүй байдаг. Бүр амар шингэн, бараг юу ч байхгүй гэмээр. Тийм учраас энэ жилийн минь зорилго дотор үсээ гоё улам эрүүл болгоё. Тэгээд болох үс уналттай тэмцэе гэж бодож байна. Би 2 удаа ингээ хүүхд хөсөн учраас миний мэдгүй одоо шин тижэлэх юм уу байхгүй болсон ч юм уу. Тэгээ миний үс нэлээ амар унаад байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор юм койны зураг буюу хадгаламжтай болмоор байна. Би хадгаламжтай гэхдээ одоо байгаа хадгаламжны дээрээс нэмээд 3 өөр төрлийн хадгаламж үсгий гэж бодож байна. Тэгээд энэ зургаа орууллаа. Тэгээд сүүлийнх нь жоохон зайгүй юм байна. Би ийм clean eating буюу одоо эрүүл хоол идье гэж бодоод энэ хөө зургаа оруулж байгаа. Энийг ер нь үгийн л хаачлаг авч. Би энэ жил илүү гоё тийм эрүүл хоол идэж өөртөө гоё анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Гоё хоол идэх дуртай. Тийм учраас заримдаа буруу сонголтуудыг хийдэг. Гэхдээ энэ удаа гоё эрүүл хоол идэж өөрийгөө илүү гоё хайрлсан жил байлгая гэж бодоод энэ хүү мөрөөдлийн самбараа хийж дууслаа. Тэгээд энэ дээр би мөрөөдлийн самбар гэдэг үгээ гоё наачи. Уг нь бол би өөрийнхөө мөрөөдлийн самбарыг одоо тэр жилийнхээ 1 сард ч юм уу хийдэг байхгүй юу? Гэхдээ энэ жил бүр 2 сар гаргаад нэлээд орой хийчихлээ. Би энэ бичлэгийг хиймээр байсан учраас ер нь бол хийж амжихгүй явуулсан болохоор ингээ хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүргэчлээ. Тэгээд та нар бас мөрөөдлийн самбараа хийх юм бол харуулаарай гэхгүй юу? Энэ дээр би vision board гэж бичсэн. За энийгээ буцаад хийчихье. Энэ чинь шилтэй байсан шиг санагдаад байна. Тэгээ би энэ дээр хийсэн бүх зүйлээ бас утасныхаа background дээр буюу wallpaper болгоод тавина. Яг л надад тэр нь бас гоё өдөр болгон харахад гоё санагдаад идэв. Илүү надад нөгөө нэг сануулга болдог юм уу? Уцаа нээх болгонд миний нөгөө мөрөөдлийн самбар харагдчихийдэг болохоор яг энэ хийснийгээ утсан дээр бас тавина. За ингээд бүгдээрээ миний мөрөөдлийн самбарыг хийж дууслаа. Ер нь тэгээд гэртээ ингээд суудаг ээжүүд хүүхдүүдэд хараад ер нь бол завгүй байж идэг. Гэхдээ завгүй ч гэсэн ээж болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Хэдийгээр би бүх ээжүүдийг хөлөөлж чадахгүй л дээ. Гэхдээ тэр ээжүүдэд ч гэсэндээ хийхийг хүсэж байгаа зөндөө олон зүйлс байдаг байх. Тэгээ би яг тэр ээжүүдийн л нэг адил өөрийнхөө мөрөөдлийг бас биелүүлэхийг хүсэж байна. Тэгээд би энэ мөрөөдлийн самбараа ерөнхийдөө ингээ хийгээд хадгаллаа. Тэгээд миний одоо дараагийн YouTube дээр хийх бичлэгүүд ямар бичлэгүүд байх вэ гэхлээр мөрөөдлийн самбартай болохоор шууд холбоотой. Яг тэгэхээр би 7 хоног болгон яг энэ тавьсан зорилгуудаа хүрэхин тулд яг юу хийсэн, юу хийхийг хүсэж байна гэдгээ та бүхэндээ гоё ингээ харуулад явъя гэж бодож байгаа. Хэрвээ та нар намайг тэ зорилгодоо хүрэхин тулд ямар нэгэн алхам хийж гин үгүй юу гэдгийг мэдхийг хүсвэл дараагийн бичлэгүүдийг минь бас үзэж байгаарай. Тэгээ би аль болох тууштай байхыг хичээнэ. Ер нь бол яг энэ бичлэгэн дээр бол би эхлүүлээд нэг хаячих гад байдаг тал би ялангуяа YouTube-ийн бичлэг дээр сардаа юм уу жилдээ баг ганц удаа бичлэг хийдэг ч юм уу тийм сул талтай. Гэхдээ энэ жил би угаасаа YouTube дээрээ ч юм уу TikTok дээр ч юм уу бичлэг хий гэж бодож байгаа учраас яг энэ vision board-аа ингээ харуулад би 7 хоног болгонгоо бичлэг хийя гэж бодлоо. Машин авахын тулд би яг юу хийж байгаа юм,
Тэгээд дараах нь бас ажилд орно гэдэг байгаа шүү дээ тий. Ажилд орохын тулд би яг юу хийсэн? Ямар ажлын газарт би үнэхээр орохыг хүсэж байгаа гэх мэтлэн 7 хоног болгон хэрвээ надад ямар нэгэн өөрчлөлт гаргасан бол эсвэл гарах юм бол та нарт гоё бичлэгээр ингээ харуулад өөрийнхөө мөрөөдлийг ингэж хамтдаа гоё биелүүлэе гэж бодож байна. Тэгээ хэрвээ та нар бас ингээ мөрөөдлийнхаа самбарыг хийчихвэл хамтдаа бас гоё лэн гоё хоорондоо ярилцаад ямар мөрөөдлийн самбар хийж байгаагаа эсвэл гоё Facebook-ийн групп гэдэг ч юм уу тий. Ээжүүдээрээ гоё групп нээгээд мөрөөдлийн самбараа хоорондоо ярилцаад тэгээд энэ жил бүгдээрээ гоё эрч хүчтэй тэгээд илүү ад жаргалтай хамгийн гол нь эрүүл саруул байхыг хичээцгээе. За тэгээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээ миний хувьд ер нь бол бичлэг хийнэ гэдэг бол маш хэцүү. Би хүүхдүүдийнхээ зав цагийг харж юм хийдэг. Хүүхдүүд унтж хооронд нь ч юм уу тоглож хооронд нь хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Тийм учраас бичлэг хийх хэцүү ч гэсэндээ би дараа 7 хоногт та бүхэнтэйгээ дахин бичлэгээрээ уулзнаа гэж найдаж байна. Тэгэхээр тэр хүртэл баярлалаа.